дараагийн спикер маань эрчүүд судлаач нэг бүсгүй байгаа. Хоёрын номин гэрэл гэдэг бүсгүй тав бүтээгдэхүүн орж байна. За бүгдээрээ нарийн минь төргий. Тэгээд болор сайхны хэлээр аюу тийм улс төрийн зөв үг хэлж шиг болоод гэхдээ монгол хэлэн дээр өөр утгатай шүү дээ. Та нар мэдж байгаа тийм факт одоо яг үндэ орчуулбал энэ арга хэмжээнд бас бид бүгдийн тийм ээ ганцхан миний биш бас ялгаагүй манай гурван хэлтгчийг бас сонсгож ирсэн баг. Бид бүгдийн алдаа дутагдлыг сонсохоор хүрэлцэн ирсэнд баярлалаа. За би бас яг үндэ одоо энэ урилгыг хүлээж аваад юу ярих талаараа жоохон гайхсан л да. Нэг хэсэг чингаа бодлоо. Тэгээд энэ тайзанд одоо танхим дотор байгаа хүмүүсээс яг эрх зүйчээр сурдаг эсвэл ажилдаг хуульч гэдэг хүмүүс гараа өгдөө. За олонх нь юм байна. Тэгэхээр болох байх гэж бодож байна. Үндсэндээ бол хүнд тааруулж юу ярих вэ гэдэг асуудал нь миний толгойд маш их хэрэгэлдээд байсан байхгүй юу. Тэгэхээр одоо үндсэндээ бол мэргэжлийнхэнтэй бид нартай холбоотой нэг талаар бас хог үнтэйгээ ч гэсэн холбоотой зүйлийг та бүхний өмнө ярихыг хүсэж байна. За факт бараг хэмжээ бол яг форматтай юм байлээ цаанаасаа хугацаа заасан юу ярих нь маш тодорхой. Нөгөө талаараас энд ирэхэд бол олон улсад юу ярьдгийг хүмүүс эсвэл Монголд юу ярьдгийг ингээд судалж үзлээ шүү дээ. Тэгээ үнэхээр жигнэс алдаагаа ярьд юм байна. Амар алдаагаа ярьд юм байна. Тэгэхээр бас энэ ч нэгэн динар хэмжээнд ирчээд арга хэмжээний дүрм журмын хүнлээд алдаагаа зүг зохистой ярих нь зүг баха. Өөрөөр өмнө үлээх нь зүг байх гэж бодож байна. За цаа бас намайг товч танилцуулаа яг одоогийн байдлаар бол чөлөө дүрм бүтээлч хууль зүйн салбарыг фриланс гэдэг судалгаанууд дээр ажилладаг, сургалтууд хийдэг, хүний эрхийн чиглэлээр ажилладаг гэх мэтчлэн. За миний алдаа гэвэл мэдээж хүн болгонд олон алдаа өгөх би ч гэсэн адилхан бусдаагаа адилхан нэг юм бүтээгдэхүүн учраас алдаанууд зөндөө олон байна бодоод үзэхээр. Гэхдээ яг хамгийн сүүлийн алдаа бол нэг жигнэсээ факта болсон юм бас байна л да. Тэгэхээр тэр бол нэг үндсэндээ миний нэг том муу зуршлын нөгөө олон хавар нэгэнтэй болсон байхгүй юу. Чинь нэг жижиг алдаа гаргачаал тэрийг за яах вэ тэгэл нөхцөлөөс болоод өнгөрөөгөл хүн чинь орхиод яваад байдаг юм байна. Тэгээд яг тийм нэг маш чухал юм лөө гэж ярьдаг ч тийм болсон нэг зүйл бол бас тийм эртний биш болсон нэг зүйл байна л да. Тэр нь юу гэхээр одоо сая энд гараад өнгөрчих шиг боллоо. Procrastinate last minute attack panic гэж та нар мэдэх үү дөрөө. Ажлыг цагаа тулгаж хийдэг хүмүүс байна уу? Гараа өргөдөө. За бас их олон харагдаж байна тийм. Хойшлуулж жагаад сүүлийн panic attack өөрөөр хэлбэл сандралын дайралт ирэнгөө сандраад хийдэг нэг ийм арга хэлбэр жоохон зуршил болчих. Сүүлийн үед ялангуяа толгойд ажиллаж байгаагаас хойш төрийн ажлыг бол тэгж хийж байгаагүй. Хувийн юм дээр ирчихээр жоохон тэгж хандаад байгаагаа сүүлийн үед ажиллалаа. Тэгээд энэ бол бас ихтэй ганцхан одоо генерашны асуудал юм байна. Судалж үзлээтэй сүултээ энэ ч одоо би яагаад заавал ингэ гэдэг юм тийм. Яг сүүлийн үчид ялангуяа сүүлийн шүн штэ бүр сүүлийн шүн сууд юм байна. Дедлайны. Тэгээд түүнээсээ болж олон цагийг одоо шүнийг нойргүй өнгөрөөлөө. За тэгвэл тэрнийхээ эрсдэл нь бол ялгаагүй ингээд шууд эрүүл мэнд дээр гарч ирд юм байна. Шууд арьсан дээр гарч ирд юм байна. Тэгээд хохирол нь маш ойлгомжтой байгаа байхгүй юу үндсэндээ бол. Тэгээд нөгөө талаар бүтээгдэхүүн маань одоо юу гэж ажлын бүтээгдэхүүн маань ийм болчихж байгаа байхгүй юу? Миний хувьд таван нэг тийм аятайхан явж исэн төгсгөл рүү явсан гэх хайцсан юм шиг зурагтай. Та энэ зургийг бодоод бүгдээрээ энэ тэнцэндээ харсан баг тийм. Тэгэхээр нэг гэхдээ яг хөө манай одоо юу гэдэг нөгөө талдаа захиалагч гэх юм хамтран ажиллаж байгаа хүмүүс маань бас харьцангуй одоо нааштай хүлээж аваад гэх юм уу эсвэл би азтай байгаа зарим тохиолдолд яг энийг нь олж харахгүй ч байгаа юм шиг санагдаад байдгийн заримдаа би өөрөө харах юм бол надад нэг иймэрхүү юм хийчихтэй гэсэн сэтгэл төрхөөс юм бол нэлээд гарсан. Тэгээ хамгийн сүүлийнх нь бол яг нэг тодорхой надтай хамтран ажилладаг төрийн бас агуулгын энэ нэр дээр тодорхой санхүүжүүлэгчээс юм боломжийн хэмжээний төсөл авч ажиллах юм бол нөхцөл гараад тэгээд цагтаа явуулаагүй би ямар тулгуун тэгэхээр яг одоо хамгийн энгийнээр хэлэх юм бол төслөө цагтаа явуулж чаддаг. Тэгээ надад 3 вершн байсан бүр. Тэгсэн мөртөө цагтаа явуулж чаддаг. Тэгээд энэ яг юу вэ гэд уншлаа л та. Тэгээд уншиж яг энэ ажлаа хойш тавьж болсон сүүлийн мөчөд ажиллагч нар бол 2-3 янзын шалтгаан байдаг юм байна л да. Одоо нэг нь perfectionist буюу хитрхийн төгс хийхийг оролдогч нар байдаг юм байна. Нэг хэсэг нь түүнээсээ болоо гацчдаг юм байна. Нэг хэсэг нь болохоор угаасаа тэр маш дарамтанд орж иж ажилдаг арга барилтай байдаг юм байна. Яг сүүлийн мөчийн дарамт ирэхээр л ингээд гинт бүтээлч байдал нь гараад ирдэг. Тэрнээс өмнө ерөөсөө ажил руугаа орч чаддгүй хүмүүс гэж байдаг юм байна. За гэх мэтчлэн олон шалтгаан байдаг юм байна. Тэгээд
яг энэ бол миний одоо та бүхэндээ үнэхээр одоо өмнө үлээгээд хуваалцаж байгаа хувийн одоо зүйл болж хараад байна л да. Тэгээд яг одоо хамгийн гол нь би тэр сая сүүлийн төсөл дээр алдаа гаргаснаас болоод мэдэрсэн хамгийн чухал зүйл бол айгүй олон жоохон тэр ажилтай холбоотой байсан хүмүүсийн итгэлийг алдсан. Хийж болох тодорхой ажлын боломж алдсан. Нөгөө талаар одоо бас олон хамтарч ажиллах хүмүүсийн цаг болон мөнгийг алдсан. Гэхдээ гол нь итгэл байсан. Тэгэхээр одоо хувийн ажлууд дээр ялангуяа нэг юм цагийн тулгаж бичгэндэг арга барилаа ерөөсөө гарцаагуудаа даван туулахаар энэ хатуу шийдвэр гаргасан байгаа. За тэгээ эндээс цаашаа ярихыг хүсэж байгаа зүйл маань болохоор яг энэ болохоор та бүхэнд яг бүгдэд нь хэрвээ тохиолддог болно судалж олсон юм нөхгүй. Ерөнхийдөө хүний амьтанлаг шин чанар дотор байдаг одоо нэг чухал шинж бол хүн яг одоо олох ололт бол ирээдүйд ирэх үр ашиг хоёрын одоо олох ололтын дандаа илүү үзсэн юм байна л да. Өөрөөр хэлбэл чамд ингээд одоо сая төгрөг өгье, жилийн дараа эсвэл 10 сая төгрөг өгье гэж яхад нь задгал одоо саяга өгчихвөл гэдэг. Тэгэхээр яг энэ ажлыг хойш тавьдаг хүний сэтгэл зүйрээс яг энэ гэж байгаа байхгүй. Одоогоос YouTube дээр юм үзчих. Одоогоос сүтсээ үзчих ч юм уу. Тэгээ одоогоос Big Bang Theory-ийн шинэ анги байлгүй ялгаач. Гэх мэтчлэнгээр ажлын хувьд ч ач холбогдлын хувьд карьерийн хувьд чухал юм аа бид нар хойш нь тавьчихдаг. Хойшлуулаад байдаг. Нэг тийм алдаа гардаг юм байна. Тэгэхээр яг энэ механизмыг ойлгоод яг одоо миний хийх гээд байгаа зүйл ирээдүйд ашигтай юу, хотод ашигтай юу гэдэг үзгээс хараад хэлэх юм бол бас давж гарч магадгүй юм шиг санагдаад байгаа. За тэгээд цаашаа ярих зүйл нь болохоор одоо энэ хувийн энэ алдаа намаас маань илүү гүн гүнзгий бас надад фейлер илүү гүнзгий одоо яг үндэ болор сайхан бол наалгуулсан гэдэг нь монголоор бол яг үндэ шаалгуулсан юм шиг мэдрэмж ярьдаг шүү дээ. Яг цагаад бол тийм бож их өгнө. Тийм мэдрэмж төрүүлээд байгаа зүйл бол бас сүүлийн хэдэн сар болж байна. Би болор сайхны мэдрэмжийг үндсэндээ хуваалцаж байна л да. Яг одоо хуульч хүний хувьд бид нар тийм мэрэгжлийн үнд зүйл, мэрэгжлийн одоо зорилго нь хаашаа. Гэхдээ нэг мэрэгжлийн value үнд зүйл байдаг хуульч хүний хувьд. Тэгээд тэр маань шаалгуулаад байна л да. Сүүлийн хэдэн сар. Тэр л надад айгүй хүчтэй санагдаад байгаа юм л да. Яг би бол яах вэ тэгээд судлаад учраа олоод нэг юм ингээл энэ хувийнхаа зүгээс нөгөө талаар энэ бол Монголд явж байгаа өөрөө та мэдж байгаа шүү дээ. Хууль зүйн салбарт маш томоохон асуудлууд гарч байна. Нэг талаар эерэг, нэг талаар сөрөг олон үр дагавар гарч байгаа. Нөгөө талаар энэ ганцхан хууль зүйн салбарыг даваад нөгөө талаар бүр Монголыг давсан одоо дарангууд гэж ярьдаг, популист гэж ярьдаг дэглэмүүд маш хүчтэй төрж орж ирж байгаа дэлхийд дээр тийм. Энэ бол ганцхан Зөв Европ, Төв Европ, Азид болж байгаа ш. Баруун Европ болж байна тийм. Brexit, Америкийн тонгуул бүгдээр харж байна. Тэгэхээр энэ нэгдүгээр энэ үйл явдал маань юм зам ёсны зүйл болоод байгаа юм уу? Эсвэл зохион байгуулалттай болоод байгаа юм уу? Эсвэл энэ одоо юунаас болоод байгаа юм тийм? Энэ болох ёстой зүйл болоод байгаа юм уу? Эсвэл юу болоод байгаа гэдэг асуулт дандаа ингээд толгой дээр эргэлдээд байна л да. Тэгээ олон хүмүүстэй энэ талаар яг үндэ ярьж чинь бас судалж уншиж чинь. Тэгээд та энэ одоо энэний дараа байгаа улаан зургийг мэдэх үү энэ зургийг? Жорж Оруэллын 1984 гэдэг ном уншижсэн үү? Уншсан байлгүй дээ. Жорж Оруэлл 1984 гэдэг ном тийм. Big Brother is watching-ийн өөрөөр хэлбэл том ах та нарыг байнга ажиглаж байна тийм. Энэ бол 1984 оныг төсөөлж Жорж Оруэлл гэдэг хүн одоо 20 дугаар зууны их үед бичсэн ном л доо. 1984 оны дарангуй тогтолцоо бий болвол яаж дарангуй тогтолцоо бий болдгийг бичсэн. Өөрөөр хэлбэл хүмүүсээ яаж толгойг одоо манипуляц хийдэг тийм. Түүхийг яаж дахин бичдэг, хүмүүсийн толгойдох итгэл үнэмшлийг яаж байхгүй болгодог, хайр дурлал хүртэл байхгүй болж иж дарангуй тогтдог тухай айгүй хүчтэй ном. Тэгээ сүүлийн үед яваад байгаа бас нэг зүйл байгаа шүү дээ. 1984 ч уран зохиол юм аа. Заавар байгаагүй шүү дээ. Тэгээ яг заавар шиг 1984 арга замаар маань ерөнхийдөө дэлхийд даяар яваад байгаа. Тэгэхээр 1984 шиг нөхцөл байдал руу оруулахгүй тулд эсвэл орж байгаа энэ үйл явдал би ямар буруутай вэ гэдэг асуудал андаа намайг савгаад байна л дээ. Би холбоотой юу юм. Хэрвээ би энэ номонд одоо биний оролцоо байх боломжтой юм. Тэгээ болсон чи за гав ганцаараа ч бас нэг нөлөөлөд байх нь хаашаа юм тий. Тэгэд өөрийгөө тэгж том үнэлж болохгүй байх. Салбарын хувьд, хуульч нарын хувьд бас бидний нөлөө бас байдаг юм байна. Арчлал өөрөөр хэлбэл арчсан тогтолцоо гэж ярьдаг. Одоо бидний арчсан тогтолцоог хамгийн энгийнээр ойлгох юм бол хүний эрхийг дээдлдэг шудраг өрсөлдөөн бүхий тий. Хууль шүүхийн тогтолцоо маань энэ хүний эрхийг хамгаалдаг, энэ хамгаалах боломжийг олгоцсон тэр тогтолцоог л ойлгож байгаа шүү дээ хуульч нарын өнцгөөс. Энэ тогтолцоонд хуульч гэдэг хүн ямар байснаас хамаарат арчил яаж явах гэдэг юм ийм харилцаа холбоо байна уу гэдэг асуудал өөрөөр хэлбэл эндээс төрөд байгаа. Би ганцаараа
намын гэрлийн хувьд мэдээж нөлөөгүй баг. Гэхдээ энэ салбарт байгаагийн хувьд салбарт хувь нэмрээ оруулж байгаагийн хувьд бидний оролцоо байсан гэдэг асуудал анхааралтай юм л да. Тэгээд энэ бас 1984 дээр гардаг маш хүчтэй үг. Ignorance is strength буюу үл мэдэхгүй, үл тоохгүй, тийм үл анзаарахгүй бол хүч гэдэг үг гэдэг юм. Тэгэхээр яг үүндээ хэрвээ арчилсан либерал гэж ярьдаг, тийм хүний эрхийг дээдлдэг ийм улс мөн байгаад арчлан зөвхөн олонхын санал хураалт биш шүү, тийм илүү гүн гүнзгий, илүү substantive гэж ярьдаг, илүү хүний эрхийг дээдлдэг улс байх юм бол хуульч нар маш чухал юм байна. Тэр тогтолцоо дотор. Ягаад гэвэл хуульч нар энэ арчилсан тогтолцооны үнэт зүйл гэж ярьж байгаа зүйлийг хамгаалагч нь. Хэрвээ хамгаалж чадахгүй бол зөвхөн хуульчдын нэр хүнд үндэггүй арчилсан тогтолцооны нэр хүнд үнд юм байна л. Тэгээ одоо үйл явж байгаа үйл явц яг л тийм харагдаад байгаа байхгүй юу? Энэ арчилчин ажилтгүй байна. Их хурл улс төрийн намуудыг хар. Энэ хууль шүүгч нь одоо хараат ус байх нь буруу юм байна. Шүүгчд хуульчтай хар. Бид нар өөрөөр энэ зарчим үнэт зүйл институт болон хувь хүн хоёрыг шууд наагаад салгаж чадахгүй байна. Ийм ignorance ийм үл мэдэхүүд автчаад байх шиг санагдав. Ийм юмд автчаад магадгүй зарим нэгэн зохион байгуулалтаар бид нарыг автуулж байгаа хэлтэй. Автчиж. Хууль шүүхийн байгууллагт үнэхээр авилгач шүүгч байдаг. Би хөшүүхийн ёс зүйн хороонд байсан учраас тийм нэр дээр орчил байсан. Тэр хүн бол мэдээж тэр авалтыг эрхлэх ёсгүй, тийм нэр хүндтэй байх ёсгүй тийм. Тэгж хүндлэгдэх ёсгүй, тэндээс гарах ёстой нь үнэн. Хэрэг дардаг прокурор байдаг ба. Тийм. Хэрэг худалддаг тийм. Тийм хүн бол тэндээс зайлах ёстой. Хоёр талд явчихсан өмгөөлөгч нар байдаг. Сонсч байсан тийм. Тийм хүн бол өмгөөлөгчдийн нэр хүндийг зөөх эрхгүй. Гэхдээ тэглээгээд шүүхийн хараат ус байдал, тэглээгээд хуульчийн нэр хүн, тэглээгээд хуульчийн үйлчлэгийг бид нар тэр хүнээс нь тэр муу хідэн одоо юу гэдэг лээ халбай тийм хідэн тэр хорт өвснөөс салгаж ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол бид нар ингээд салбараар нүгүсгээд одоо сүүлийн үед нэг хуульцаа салбарт гарч байгаа та бид жахтай шүүхийн тухай ойлдоорсон өөрчлөлтүүд нар ч гэдэг юм уу. Эдрийг хараад байхаар яг бид нар хуульч нар өөрсдөө ч гэсэн дотор айгүй олон байр суурьтай байл та мэдээж сая болор сайхан хуваалцсан. Тэгээд эндээс нэг төрсэн зүйл юм хэрэг хуульч нар арчилсан тогтолцоонд дах value буюу үн цэлийн хамгаалагч нар бид нар frontliner буюу урд нь явдаг хүмүүс байгаа байхгүй дандаа. Эднэр лөө халдчих юм бол дараагийн салбарууд маш амархан болоод явчихна. Өөрсдөө хамгаалах чадвар нь яг үүндээ хуульч нар хамаагүй илүү шүү дээ. Салбараа хамгаалах, арчлан хамгаалах. Гэтэл эднэр лөө ингэж халдаж болдог бол дараа зүгээр л өнгөрчих байхгүй айгүй амархан байна. Тэгэхээр энэ өнцгөөс нь хуульч нарыг хараач, шүүгч нарыг хараач гэдэг нэг юм л юм зам. Миний ингээд дотор ингээд хэлхээс өөр аргагүй буцаад байгаа. Тэгээд өнөөдөр энэ хүчийг ашиглаад хэлчихье гэж бодсон. Мэдээж хэрэг одоо сайн ялдаж муу зүйл байгааг нь бол бид нар нуух ёсгүй тий үгүйсгэх ёсгүй тэр зүйл бол хууль ёсны арга замаараа шийдвэрлэх ёстой болохоос хуулийг үгүйсгэн байраа тэр асуудлыг шийдвэрлэх ёсгүй гэдэг нэг юм зарчмын шинжтэй зүйл байгаа даа. За бас нэг юм хуульч нар олон янзын байр суурьтай байна гэдэг дээр яг мэдээж хэрэг хүн болгон хуульч гэсэн хүн арга гэртэй мөнгө төгрөг олох ёстой нөгөө талаар улс төрийн үзэл баримталтай тий. Гэхдээ нэг хуульч нар саяны хэлдэг арчилсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалагчдын хувьд бидний group conscious гэж ярьдаг юм бүлгийн ухамсар гэж зүйл заавал төлөвшөж түүнийгээ бид нар хамгаалт юм байна. Тэгэхгүй бол хуульчийн ажлыг зүгээр мөнгөний төлөө юу ч хамаагүй хийж болдог. Эсвэл үйлчлүүлэгчийн төлөө хууль зүйн ямар ч амар гаргачлаар хамаагүй юу ч хийж болдог зүйлээ л гэж бид нар бодчих юм бол group conscious буюу бүлгийн ухамсар нь бүлгийн бидний арчлалыг хамгаалагч шиг тэр байр суурь бол нэгдэж үүсэх боломжгүй. Тэгэхээр өөрсдөө хамгаалах чадвар өөрөөр бид нар салчин популист улс төрчдийн тийм эсвэл авторитар улс төрчдийн хийж байгаа гол арга бол divide and conquer шүү дээ. Биднийг өөрөөр хэлбэл хооронд нь муудалцуулдаг, эсрэгцүүлдэг, байр суурийг хуваадаг, байнга хүчтэй скандал үүсгэдэг. Тэн дээр бид нар байнга маргалддаг. Тэгс замаар бие бинийгээ үзий яддаг. Хамтарч ажиллах нүүргүй болдог дараа. Өнөөдөр Монголын тухай их хурл дээр ороод анхны хэлцүүлгээр одоо гарчиж ах шиг байна. Бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа хуульчдын холбоо гэдэг энэ салбарынхны хувьд үндсэндээ group conscious буюу бүлгийн ашиг сонирхол, бүлгийн ухамсар гэдэг зүйлийг төлөвшүүлэх зорилготой байгаа байгууллага маань одоо ингээд дөрөв тишээ салж ботрох гэж байна. Өнөөдөр шүүгч нарт асуудал тулгархад яг үүндээ хуульчдын нэр нүрээр, хуульчдын холбооны нэр нүрээр хамгаалах хэрэгтэй байсан. Тэрнээс шүүгч нар өөрсдөө чанга дуурайд явах юм амархан биш. Манай шүүгч нарыг бид нар ингээд өмгөөлөгчд асуулт туулсан бол хуульчид гэдэг нэрээр хамгаалах хэрэгтэй байсан. Тэгэхээр одоо бид нар буцаалт харж байна л да. Тэгэхээр divide and conquer явж энэ арга хэрэгжил байна гэж үндсэндээ би үзэж байна. Нөгөө нэг иргэний нэг
иргэн боловсрол дээр хаана хинэн фактор болчихоо энэ тал дээр чиний үзэл бодол юу? Яа тэгэхээр энэ бол нийтлэг ажилтнаа байгаа. Одоо түрүүний ярьсан харгалзаа талтай байгаа тал дээр нэгэн ойлголт байхгүй боловсролын стандарт байна уу хаана байна гэдгээр Ерөнхийдөө яг саяны бүлгийн ухамсарыг бол мэдээж боловсролоо бий болгодог. Бид нар Монгол иргэний хувьд Монгол иргэн хүний хувьд бидний бүлгийн ухамсар юу юм бэ? Бид нар хуульч хүний хувьд бүлгийн ухамсар юу вэ? Сэтгүүлч хүний хувьд бүлгийн ухамсар юу гэдэг чинь мэрэгжил одоо юу гэдэг боловсрол олж авах тэр үйл явц болон үлгэр дуурайлагчдыг үзүүлж байгаа тухайн институцээс нь хамаарна шүү дээ. Тэгэхээр яг цэвэр Монгол улсын одоо юу гэдэг иргэний яг civic education гэж нэрлэдэг шүү дээ. Иргэний боловсрол тал дээр хувь нэмэр оруулсан институт бол миний бодлоор иргэний нийгэм сүүлийн 20 жилд өөрөөр хэлбэл Монголын төрийн бас агуулгууд, арчлын төлөв төрийн бас агуулгууд, хүний эрхийн төлөв төрийн бас агуулгууд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөв хүний эрхийн төрийн бас агуулгууд энэ Монголын иргэний боловсролыг чийж явсан гэж би бодоод байдیں۔ Тэрнээс биш ерөнхий боловсрол бол амар фейл байсан шүү дээ. Амар фактор байсан гэж би боддог. Тэнд иргэний боловсрол нэрэн дор ямар хичээл олдгийг мэдэх үү? Таад Монгол хүн хэрхэн байх тухай хичээл олдог. Мэдээж хэрэг үндэсний бахархал чухал. Гэхдээ тэрийг бид нар яаж заадаг гэхээр дандаа хэвтрүүлж заадаг. Угаасаа дандаа буруу заадаг. Одоо би хичээлийн агуулгын алхангийн иргэний боловсролын хөтөлбөрийг нэг 4-5 жилийн одоо өөрчлөгдсөн байхыг үсэхгүй ингээд бүр аваад зориуд үзчихсэн. Хос ёсны онол гэдэг үг байсан. Тэгээ хос ёсны онолыг манайд Монгол эрхцүүлчнэр мэдэн те эрхцэн түүхлээр үздэг. Төр шашныг хослон барих тухай онол шүү дээ манай богдын. Тэгээ тийм зүйлийг иргэдэд хүүхдүүдэд иргэний боловсрол биш түүхийн хичээл дээр заах хэрэгтэй байх гэж боддог юм л та. Иргэний боловсролын хичээл бол хороо юу гэдэг, засаг дарга юу гэдэг, манай сөөх юу гэдэг, манай байрны гадаа гэрэл ундарчвал энийг сөөх засах юм уу, би засах юм уу? Тэ? Манай үүдэнд байгаа хогийг хэн зайлуулах хэвээр, энд би оролцох хэвээр юм уу? Ийм зүйлийг бид иргэний боловсрол гэж ойлгох хэвээр гэж боддог. Тэгээ энийг бол одоохондоо хийж заахгүй. Бид нар амьдралынхаа туршлагаар өөрийнхөө хүсэл эрмэлзлээр л холж мэдж байгаа шиг байна. Надад нэг зүйлээ одоо бидний нүдний өмнө одоо бидний итгэж байсан арчлалт гэдэг юм уу зүйл надад ингэж нэг сар бол одоо нуурж онж штэ тий. Тэгэхээр одоо эргүү оны хувьд гэхэд бол надад одоо тэр бас хаалттай одоо төгссөн байх мэдээж байхгүй хүчрэх одоо тэр байдлын юм ямар ч хүчгүй байх. Тэгэхээр хөөч хүмүүсийн хувьд тааны хувьд одоо ямар найдвар байна арц ч юм уу одоо юу байна. Одоо хууль зүйн арга хэрэгслээр л явж бид нар чинь мэдээж хэрэг хууль зүйн арга хэрэгслээ үгүйсгэж явахгүй шүү дээ тийм тэрийг эсэргүүцэж явах тийм тэр бол бидний одоо хуульч нарын үндсэл нөгөө бүлгийн хумсраас нь давсан зүйл учраас за яг тодорхой зүйл хэм бол жишээ саяны шүүхийн тухай хуульд орсон нэмэлтийн өөрчлөлтийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шүүгчийг хөтөлбөрлөх тухай асуудалтай бүр яг тодорхойлох юм бол тэн дээр бол зэцтээр нэлээд хуульч нар өргөдөл өгсөн байгаа. Тэгээд бид хамтарч өгөөл бөөнөрөө гарын үсэг цуглуулаад гэж би бас амар тийм гоё бодохгүй юу? Тэгсэн чинь бас яг тийч чадаагүй. Тэгэл ахаал бидний бүлгийн хумсрын асуудал бүгд нэг нэгээрээ чимээгүй яаж өгсөн бэлээ. Тэгвэл бас яг энэ зөв тактикч байхыг үүсэхгүй тийм нөгөө тэгээ өөрөөр хэлбэл зэцс бол одоо манай хууль зүйн салбарын 80 орой бүгд буруу зөвийг тодорхойлж шилжих ёстой газар л та. Тэгэхээр яг хэдийгээр одоо юу гэдэг нэг тийм 100% цэцэд итгэж найдах байгаа ч гэсэн бас нэг ядаж 80% итгэл бол байна. Тэгээд тэрийг хүлээгээ сууж. Тэгэхээр хууль зүйн арга хэрэгслийн хүрээнд бид нар бүгдээрээ тэнцэх боломжтой. Одоо жишээл шүүхийн арга хэрэгслийн ахгүй цэцэд өгнөл чинь за улс төрийн эрхүүдэд эдлэх боломжууд биднэрт байна. Үндэслэл бодлоо илэрхийлэх тийм нэгдэх, эвсэх, байгуулах, чагсах, цуглах. Та Пакистаны хуульчдын чагсаал гэж харсан уу? 2008 онд Мушараф гэдэг цэргийн дэглэм тогтоосон байсан ч одоо Жанжин нөгөө талаар дараа нь ерөнхийлөгч болсон нөхрөө эсрэг нөхөр дээд ч өөрийнхөө сонгуулийг хууль бас болсон гэж зарлах гэдэг харин үндсэн хуулийн онцгой дэглэм гэж юм тогтоогоогоо дээд ч хүн шүүгчийг зайлуулсан байхгүй юу? Шүүгчдийн үүдээ. Тэгээд хуульчдын холбоонууд нь одоо чинь олон цаг үнэтэй газар учраас олон хуульчдын холбоонотой байна л да мужууд. Тэгээд зургийг харах юм бол амар инээдтэй нэг бахан бичэкстэй хүмүүс гутамд ингэж гисэн байхгүй юу? Тэгээд данч урдаас нь борохоо орж ирсэн хүмүүстэй арж орж ирэл маш амжилттай зүйл болж байсан. Тэгээд тэдний ч гэсэн бол амжилтанд хүрсэн дээд шүүхийн шүүгчдийн буцааж томлуулж чадсан. Улс төрийн өөр дэглэм рүү шилжсэн, арчсан дэглэм шилжсэн. Тэгэхээр бас хуульч нар жагсаа дүр дүнд гарсан жишээ байдаг юм л. Бичэкстэй өмдөгч гэсэн. Тэрнээс тэгэхээр бид нар суралцах хэрэгтэй. Хуульч нар ингээ ажиллаад явж байгаа хугацаанд хуульч биш хүмүүс хуульч гэж ирээд хүмүүсийн дахиг угаадаг шүү дээ. Энэ нь бас фактор болоод байгаа шүү дээ. Энэ л ярих уу.
За яг одоо аль ерөнхийд нь ярьж байна уу эсвэл өмгөөлөгч биш хүмүүс өөрчлөлт үзүүлж байгаа юм чинь. Өмгөөлөгч биш хүмүүс. Энэ дэр бадамагч сайн ярих байх юм. Нээлттэй нэг форум дээр судалгаа байгаа бэлэн өөрөөр хэлбэл хууль зүйн тусалцаа үзүүлэх хэрэггүй хүмүүс өөрсдөө хуульч эсвэл одоо эрх зүйн зөвлөгөө өгөн ч гэдэг юм уу тийм буруу одоо юу төрүүлээд нөгөө талаар тэр хүмүүс чинь яг үндэ бол нэг талаар энэ чинь зөрчил штэ тий зөрчлийн хуулиар энэ чинь зөрчил байгаа тий нөгөө талаар бас шүүхийн нэр үндэ бүхэлдэн унгааж байгаа. Ерөнхийдөө Монголд нэг хууль зүйн асуудал гарангуут бид нар бүгдээрээ шүүх муухай гэж хамгийн түрүүнд цагдаа дээр асуудал үүсэн ч бурхан дээр асуудал үүсэн ч өмгөөлөгчтэй асуудал үүсэн ч бид нар бүгдээрээ эцсийн хүчтэй дандаа шүүхтэй нааж ярьдаг. Тэгэхээр энэ өөрөө бас институцийн нэр хүндээ унах нэг боломж бий болчиход байгаа. Гэхдээ шүүхтэй шалгадаг байхаа. Шүүхийн наал янз янзын асуудал байгаа гэж байна. За баярлалаа. Өнөөдрөөс бидний бүртгэн хүрэлцэн ирж сайхан энэ салбарын асуудлыг хөндөж ярьсанд маш их баярлалаа. За баярлалаа.